аимшигтэй зүйл байгаа. За. Энэ нь пэч буюу богино долгионы зуух Тийм. хоолоо халаахтаа гялгар ууданд авчиад хийгээ халаачдаг. Тийм тохиолдлууд байдаг шүү дээ, тий. Нэг удаагийн хуванцар хоолны савнд хийгээ халаачдаг. За энийг болооч гэж. Яагаад тэгэхээр ихэнхдээ ширхгийн хоолн дээр одоо мантун бууз, хуушур, першхийг гуанцнаас авахдаа гялгар ууданд хийгээл гялгар уудтайгаа хамтдаа пэжэнд хийгээ халаачдаг. Тэрийг хийгээд 1 минутаас 1 минут хагас өнгөрөхөд 30 секундэд баг таны тэр гялгар ууданд хийж халааж байгаа нэг удаагийн хоолны савнд хийж халааж байгаа хоол чинь тэр одоо пластикийн гялгар ууднаас таны хоолнд асар их хэмжээний тэр бумаар яригдчихэж байгаа шүү. Тэр бум гаруй хэмжээний пластик хоол руу тань шингэж байгаа. Тэгэхээр та 2-3 минут гялгар ууданд нэг удаагийн хувцар савнд хоолоо халаагаад идлээ. Та тэр гялгар уудыг хайна, хувцар савыг хайна. Гэхдээ тэр бүх зүйлээ чинь хорон таны хоол руу шингэсэн. Тэгээд та хоолоо одоо идэнэ. Тэгээд ходоодор ходоодонд тань ороод цусаар тань хитэн тэрбум пластикийн хог хайдал таны 5 цул эрэхтэн дээрээс нь тархи руу чинь очиж гинэ. Тэгэхээр хоол халаахтаа гялгар ууданд битгий хийж халаагаарай. Нэг удаагийн хуванцар савнд хоолоо битгий хийж халаагаарай. Өчнөө тэр бумын пластикийн хог хаягдлын одоо хогийн цэг болохыг хүсээгүй бол эдгээр зүйлээс татгалзаарай. Тэгээд төгсгөлд нь 2024 онд одоо гарсан баримтат кино байгаа. За. Энэ бол дэлхийд даяар бүрийн маш хурдтай төгсөн хамгийн сайн, хамгийн судалгаа өндөртэй, хамгийн одоо чанартай кино болсон. Баримтат кино. Энэ нь бол Plastic People гэх кино байгаа. Хуванцар хүн гэдэг нэртэй. 2024 онд одоо 2 жилийн өмнө гарсан. За энэ киног бас YouTube-д байгаа. Та бүхэн үзээрэй. Тэгэх юм бол илүү их ойлгоноо.